Hello, welcome to Jackie's English lesson. Сайн байцгаана уу? Jackie багшийн англи хэлний хичээл тавтай морилно. За өнөөдрөөс эхлэн суралцагчийн англи хэлний хичээлийг эхэлж байна. Тэгээд эхний хичээлийг та бүхэндээ төлөвлөх гэж байна. Дэвтэр үзгээ бэлдээрэй. Хичээлийн дундуур нь бичлэгээ төр зогсоож байгаад бичих дасгал хийх юм шүү. Тийм учраас дэвтэр үзгээ ойрхон бэлдсэн байна. За, бүгдээ англи хэлнийхаа цагаан толгооноос эхлээд үзье. За, цагаан толгоо 26 үсэгтэй. Манай монголчууд ихэнх нь одоо мессеж бичгтээ, мэйл бичгтээ англи үсгээр бичээд идэг учраас ихэнх үсгийг мэдж байгаа. Гэхдээ зөв дуудлагаар нь зөв дараалалаар нь тогтоогоорой. Хэрвээ энэ цагаан толгойхоо яг дарааллыг нь бүрэн тогтоосон байвал та хэвлэмэл толон дээрээс үг хайж олох одоо утгыг нь хайхад амар болох болно. За дараалалаар нь уншия, дагаад уншаарай. A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z. За, энэний дараагийн слайднаас та үсэг тоо эрхэм бичгийг хараад дуурайж бичээрэй. Дараа нь цагаан толгойн үсгүүдийг хэсэг хэсгээр нь өгнө. Тэр дагуу үсгийн дуудлагыг нь тогтоод нүдлээрэй. За, энд ийм хоёр янзын бичлэг байна. Хоёулаа одоо гар бичмэл байгаа. Тэгэхээр англиэр ярьдаг хүмүүсийн ихэнх нь бол иймэрхүү энгийн хэлбэрээр бичдэг. Үсгүүдийг их угалзруулалгүй. Зарим одоо гоё бичгтэй хүмүүс бол энэ угалзарсан байдлаар бичмэл үсгийг бичдэг байх нэ. За та бүхэн өөрсдөө сонгоод энийг дуурайлгаж бичээрэй. За энд том үсгүүд бол гайгүй. Би та бүхэнд зөвлөхөд бол энэ олон угалзарсан ийм бичгийг сурахад хэцүү тэмээдэг учраас энгийн хэлбэрийг нь сонгоорой гэж зөвлөмөр байна. За эндээс жижиг үсгийг бичихдээ анхаарах хэдэн зүйлийг хэлж өгье. B үсэг дээшээ өндөр бичигдэнэ. D үсгийг бас дээш нь өндөр бичнэ. Хэрвээ энийг богинохон биччихвэл A үсэгтэй адил болчихно. За F үсэг доошоо илүү гарахгүй. Дээрээс эхлээд энэ дундаа зураастай юм байх нь. G үсэг доороо ийм урт гарна. H үсгийг дээш нь өргөж өндөр бичнэ. Хэрвээ дээш нь өндөр бичихгүй бол N үсэгтэй адилхан болно. За I үсэг дээрээ зэгтээ арагшаа махир. J үсэг дээрээ зэгтээ урагшаад махир. Тэгээд ингээд доошоо нэлийн шугамнаасаа доош гарсан байна тийм үү? За K үсэг энэ том K үсэг бичиж байгаатай адилхан хэлбэр бичиж болно. Эсвэл дээш нь өндөр гаргаад тэгээд гогцооруулж ингэж бичгээр K үсэг болно. L үсгийг ганцхан ийм дэгэ маягаар бичиж болно. Эсвэл E үсэг бичдэг шиг гэхдээ дээш нь сунгасан байдлаар дээрээ гогцоотой урт бичиж болно. M N үсгүүд байна. O P Q үсгийг манай U үсгийн доотлох шиг шулуухан зурж болно. R S T үсэг мөн одоо дээшээ илүү гарсан байгаа та нар сайн анхаараарай. За тэгээд W X Y Z гэсэн үсгнүүд байна. Тоо бичгтээ иймэрхүү маягаар бичдэг байна. За 4-ийн тоог ингээ хойш нь илүү гаргаж бичнэ. 6-гийн тоо их гогцоорохгүй тал байна. 7-гийн тоо дундаа зураасгүй байна. 9-ийн тоо бас их гогцоорохгүй үлдсэн байна гэх мэтлэн. За ингээд бичлэгийн онцлогуудыг анзаараад өөрийнхөө дуртай хэлбэрээр бичиж сураарай. За одоо цагаан толгойн үсгнүүдийг хэсэг хэсгээр нь авч үзээд дуудлагыг нь сайн давтаад бичих ёстой. За A үсэг.
Би кириллээр бичихтэй ингээ бичсэн байгааг та нар хараад үсэг гэж тогтоож болохгүй. Энэ хагас итэй үйл гэд артлын гэж дуудаарай. Дараа нь B үсэг. B. V гэж зарим хүн андуурдаг. B. Яг урал нийлээд B гэж хэлнэ. За тэгээ C үсэг байна. Дараа нь D үсэг байна. E үсэг. За энэ маань E үсэгтэй адилхан харагдаж штэ. За англи хэлэнд E үсэг байна. F үсэг. F. Энэ ташаа тулсан F-г бид нэр F гэж хоёр урал шүргэлцэж дундуур нь одоо агаар гарч хэлэгдэх ёстой. F. За G үсэг. G үсэг маань жаргал, жаал гэхэд ордог шиг монгол хэлний G-тэй адилхан. Орос хэлний Ж-тэй андуурч болохгүй. G үсэг байна. H гэдэг үсэг байна. За дараа нь I. Ингээ бичгээр тань А үсэг гэж тогтоож болохгүй. I гэдэг үсэг. J үсэг маань түрүүний гарсан G үсгээс ялгаатай тийм үү? Энэ түрүүний гарсан G үсэг маань хоошоо юм дугуурч ирсэн. Тэгээ жижиг үсэг нь болохоор манай D үсэг шиг байна. Энэ G үсэг. За харин энэ үсэг маань J урагшаа ингээд гоцорсон махисэн юм бахна. J үсэг. K L монгол хэлний хэлээс өөр байгааг анзаарч байгаа хатуу. L M N гэж дуудана. Хэлний үзүүрээр дуудах учраас би энэ зүйлний тэмдэгтээ тэмдэглэсэн байна. N O манай хэлэнд байдаг, орос хэлэнд байдаггүй хоёр үсэг шүү дээ, тийм ээ. Кирилл үсгний О хоёр монгол хэлэнд байдаг, тийм үү? Тэрийг хамтруулаад дуудаарай. О гэхэр энэ үсгний дуудлага болох нь. P үсэг P. За F гэд нөгөө F үсэг дуудаж байгаатаа андуурч болохгүй шүү. Яг уруул хоорондоо нийлж дуудагдана. P гэж. За дараагийн үсэг нь Q. За энэ үсгийг ингээ бичсэн байна ингээд R гэж уншиж болохгүй. R үсэг монгол хэлний R шиг хэлэгдэхгүй. Нохоо жоохон архирж байгаа юм шиг тийм R гэж дуудагдах хэвээр. Хэл аман дотроо бүрэн хэлэгдэнэ. За хэлээд үзье. R S T U V үсгийг санаарай. V гэж хэлж байгаа юм шиг. Тэгээ V түрүүний B үсэгтэй хүмүүс бас жоохон андуурах гэдэг. A B гэдэг нь B-тэй. Тэгж андуурч болохгүй. За энэ W үсгийг давхар 2 бичсэн гэсэн утгатай болох нь. Double гэдэг чинь 2 давхар гэсэн юм чинь. W X Y гэхээр урал шүргэлцэхгүй агаар дээр ингээд Y гэж хэлэгдэх нь. Z. За дараах бичмэл ихийг дуурайж бичиж дасгал хийж болно. Энэ handwriting гэдэг маань бичмэлээр бичих гэсэн үг. За тэгэхээр хүмүүс ингэж бичиж бас болдог байна, ингэж бичдэг байна. Нийтлэг бичдэг хэлбэрүүд нэг иймэрхүү. За одоо дуудахын тулд, уншихын тулд бүгдээрээ энэ англи хэлний өргөлттэй гişгийн дуудлага гэсэн нэг ийм үснэгтийг харъя. Тэгэхээр энэ A, O, E, I, Y, U гэсэн 6 үсэг маань одоо 4 өөр янзаар дуудагдана. Хаана орж байгаас шалтгаалаад. Тэгэхээр нэгдүгээр дуудлага нь бол задгаа үе буюу одоо энэ ихшгэр төгссөн үеинд цагаан толгойн дуудлагаараа дуудагдаж байгаа. Хоёрдугаар дуудлага нь гүйвлэгчээр төгссөн богино үетэй үг байгаа. Энд одоо богинохон ихшиг болж дуудагддаг. Гуравдугаар дуудлага нь болохоор ихшгийнх нь ард R үсэг урт ихшиг болдог. За дараа нь дөрөвдүгээр дуудлага ихшиг R гүйвлэгчээр дахиад ихшиг орсон ийм хэлбэр байна. Тэгэхээр ийм хос ихшгүүд урт ихшиг болдог байх нь. За энийг аажмаар бид нар үзэх ёстой. Өнөөдөртөө бол 1-2 дугаар дуудлагын дээр бүгдээрээ унших дасгал хийнэ. За унших дасгалыг харъя. Саяны хэлсэнчлэн битүү үеинд
гişгүүд маань богино гişг болно. Гэтэ богино гэхдээ их богинохон биш. Одоо жоохон урт утар хэлэхтэй шүү. Урт гişг нь бүр урт дуудагддаг гэсэн үг. За. 10 pen. Дагаад хэлээрэй. 10 pen. Then men. Then men. Ted bed. За энд тэгэхээр и үсэг маань эгэр дуудагдчихээн тийм үү? Битүү энэ дээр богино эгэр дуудана. А үсэг битүү үеинд игэр дуудагдана. Tin, pin, fin, sin, lit, till. За ю үсэг а гэсэн авь болно. Үсэг майлдаг а гэж нэрлэдэг. А, хоёрын дүндүр а гэж дуудагдана. Fun, fan, cup, cap, sun, sand. За үсэг маань богино агаар дуудагдана. Odd, pot, nod, got. Юу үсэг түрүүг агаар дуудагдана гэж хэлсэн. Up, cup, ugly, hungry. За юу үсэг агаар дуудаглаа. Үсгийн ард R гэвлэгч ордохоор урт R болно. Cut, cut, dark, dark. За битүү үеинд А үсэг маань игээр дуудагдчихсэн. Түрүүнд уншсан. Pete, bead гэж унших нь үнтэй. Гэтэл задгаа үе болоод ирлээ. Ихшэр төгссөн. Ийм үеинд энэ и гişг маань энэ хойдлын и үсэг бол уншигдахгүй зөвхөн задгаа үеийг харуулах зорилтоор бичигдсэн байна. За тэгээд уртлын үед байгаа и үсгийг уртаар и гэж дуудана. Pete, bead гэж. Pete, Pete, bead, bead. За о гэгэлэгч маань богино оогоор дуудагдана. За энд задгаа үе тэмдэглэсэн и гарч ирсэн байна. Эдгээр өөрсдөө дуудахдаггүй. Өмнө үеинд нь байгаа өө гişгийг цагаан толгойн дуудлагаар өвгөр дуудана. Tone, note гэдэг. Tone, tone, note, note. За энд задгаа үеуд байна тийм үү? Тэгэхээр цагаан толгойн дуудлагаар дуудах ёстой. Тэгээ А гişгийг А-яар дуудана. Y гişиг харин А гişгтэй адил дуудагддаг талтай. За тэгэхээр хоёулангийн А гэж дуудах нэ. Mine, type, 5, life. За энэ задгаа үе байна. Ганцхан гişиг байгаа. И гэд цагаан толгойн дуудлагаар нь дуудана. Me, be. За энэ Y үсэг I-тай адилхан дуудагддаг. My, by. За үсэг цагаан толгойн дуудлагаараа no, go гэд ийм задгаа үедэд ингэж дуудагдчихээн. За энд бас задгаа үе байна. I үсэг I-аараа уншигдана. Nice, mice. За энд нэг арай урд дүрэн байна. LD, ND гэсэн үсгнүүдийн урталд I үсэг байвал цагаан толгойн дуудлагаараа дуудагдана. Mild, child, kind, find. За дахиад нэг удаа дагаад унших уу? 10 pen. Then men. Ted bed. Tin pin. Fin sin. Lit till. Fun fan. Cup cap. Sun sand. Odd pot. Nod got. Up cup. Ugly hungry. Cut cart. Dark
dark. Pete, peat. Bead, bead. Ton, tone. Not, note. Mine, type. Five, life. Me, be. My, by. No, go. Nice, mice. Mild, child. Kind, find. За ингэж унших нь байна. Олон удаа унших дасгал хийгээрэй. За одоо шинэ үг зээжлэнэ. Энэ шинэ үгүүдийг бүгдийн дэвтэртээ нэг мөр бичээд зээжлэх нь. Яг. Name. Fine. Man. Woman. Child. Children. Зарим үгийн олон тооны юм уу арай өөр үүсдэг. Bad. Boy. Girl. Daughter. Son. Mom. Dad. Sister. My. Your. Our. House. Car. Grandma. Grandpa. Granddaughter. Сая энэ grand гэдэг эмээ өдөр орсон энэ grand гэдэг үгийг охин гэдэг үгийн өмнө тавиад зээ охин ач охин гэсэн үг болох нь granddaughter. Grandson. Зээ хүү ач хүү гэсэн үг болно. Brother. Ах юм уу эсвэл эрэгтэй дүү гэж хэлэх нь. За энд th-ийг хэлний үзүүрийг шүдэн завсар авчиж жагаад brother гэж хэлнэ. За эдгээр үгийг тогтоогоод дараагийн дасгалыг хийх нэ. Паузлж жагаад бичээрэй. За дасгал эдгээр үгийг дэвтэртээ бичиж жагаад орчуулаарай. Орчуулснаа монголоор биччихэд энэний дараагийн слайднаас зөв бичсэн буруу бичснээ шалгах нь. За. My name. Холбоог болгоцсон байна тийм үү? My name. My dad. My mom. My son. My daughter. Your mom. Your grandson. Your granddaughter. Your grandma. Your grandpa. Our children. Our house. Our grandchildren. Our car. За биччихэд арийнхаа утаснаас шалгана. За хариу. My name гэдэг миний нэр гэж орчуулсан байна. My dad гэх нь миний аав. Гэгчлэн орчуулах нь. За тэгээ your гэдэг үг маань чиний, таны, та нарын гэсэн аль шатхыг нь илэрхийлж болно шүү. Тэрийг анхаарах нь. Our гэдэг нь бас манай, бидний гэсэн утгаар илэрхийлж болно гэдгийг анхаараарай. За дараагийн дасгал эдгээр үгийг монголоор бичиж агаад ард нь англиар орчуулаарай. Сайхан нэр гэдэг. Түрүүн сайхан гэсэн үгээ санаад нэр гэсэн үгээ ард нь бичих нь гэвчлэн. Тэг ингээд таны хэр зэрэг үгээ жийжилж авъя гэдэг чинь шалгаж явж байна. Та ингээд жийжлэг байсан ч гэсэн уртлаасаа харж агаад үгнүүдээ сайхан орчуулад бичнэ. Тэгингээ тогтоож байгаа гэсэн үг. Ер нь бол шинэ үг үзэж байгаа тэр даруйд нь л тогтоох хэрэгтэй. Дараа тогтооно гэж бодоод олон юм үзээд явчих юм бол тогтоож амжилтгүйгээр таны хичээлийн чи үр дүн багасдаг юм муу талтай шүү. За орчуулсан бол дараагийн слайдаас шалгаарай. За дасгалын хариу. Сайхан нэр гэвэл fine name. Сайхан байшин гэхээр fine house. За муу машин гэвэл bad car. Муу хүүхэд гэвэл bad child. За гих мэтлэнгээр орчуулсан байна.
За ингээд даалгавар өгье. Цагаан толгойн үсгийг олон дахин бичнэ үдлэн. Дарааллаар нь цээжилсэн байна. За дурын дарааллаар эндээс нь хараад шууд уншиж чаддаг болох ёстой. За шинэ үгүүдийг цээжлэх нь маш хэрэгтэй шүү. Маш сайн цээжлэнэ. Монголоос англи руу, англиас солонгос руу хэлж англиас монгол руу хэлж уншиж чаддаг байх хэрэгтэй. Үдсэн үгээ ашиглаад өөрөө өгүүлбэр холбоо үг зохиож хэлж сураарай. За ингээд та бүхэнд амжилт хүсье, баяртай. Good luck. See you.